Dynsoft ERP системийг анх удаа суулгах эсвэл өөр компьютерт шилжүүлэн суулгахдаа хэрэглэгч өөрөө Windows үйлдлийн системтэй компьютер дээр Dynsoft CGI-ийн сайтаас эсвэл мэдлэгийн сангаас дамжин суулгах зааврын дагуу татаж суулгана. Програм шууд татагдаж инсталл програм ажиллуулснаар амжилттай суугдана. Гэхдээ зарим антивирусны эсрэг програм хангамжууд инсталл файлыг вирус гэж блоклож татагдахгүй байх тохиолдол байдаг бөгөөд энэ тохиолдолд антивирусны эсрэг програмаа түр хаах эсвэл POS protection хийсний дараа татаж суулгаарай. Dynsoft компани нь өөрсдийн бүтээгдэхүүний инсталл их кодыг албан ёсны сертификат лицензээр хамгаалдаг тул вирус хамт байх боломжгүй юм. Програм амжилттай сууж дуусаад нэвтрэх цонхонд лиценз авах тухай анхааруулга мэдээлэл харагдах бөгөөд лиценз авах товч тарж хүсэлт илгээнэ. Hardware ID хэсэгт програмын зүүн доод буланд харагдах 20 орон бүхий дугаарыг хуулж оруулаад бусад байгууллагын болон өөрийн мэдээллээ үнэн зөв оруулна. Өөрийн ашигладаг имэйл хаягаа оруулах бөгөөд таны хүсэлтийг Dynsoft компаниас баталгаажуулж имэйлээр хариу илгээдэг. Нэмэлт тайлбар хэсэгт админ хэрэглэгч буюу анхны хэрэглэгч лиценз авч байгаа эсвэл өөр ямар шалтгаанаар дахин хүсэлт илгээж байгаагаа тодорхой бичиж илгээнэ. Хэрэв нэмэлт тайлбар тодорхойгүй өмнө нь админ хэрэглэгчид лиценз олгогдсон буюу танай байгууллага өөрсдөө лицензээ олгох, шилжүүлэх боломжтой болсон бол таны хүсэлтийг баталгаажуулахгүй цуцлаж тайлбарын хамт хариу мэйл ирэхийг анхаарна уу? Имэйлээр лиценз олгосон хариу ирсний дараа програмын зүүн доод буланд лиценз шинжлэх товч дарснаар таны компьютерт лиценз олгогдох ба хэрэглэгч нэр дээр админ, нууц үг дээр дөрвөн тэг оруулаад нэвтрээрэй. Энэ нь шинэ баазын дефолт нууц үг бөгөөд нэвтэрсэн даруйдаа нууц үгээс солихыг зөвлөж байна. Учир нь энэхүү заавар болон гарын авлагад ил байдаг нууц үг бөгөөд таны компьютер баазад хандах боломжтой гэсэн үг. Та анх шинээр ашиглаж эхэлж байгаа бол гарын авлага цэснээс Dynsoft ERP ашиглах эхлэх, шинэ хэрэглэгч юунаас эхлэх вэ зааврын дагуу эхнээс нь бүртгэлээ цэгцтэй хийж эхлээрэй. Танд амжилт хүсье.